Аав ээж минь хүн болж төрж хүүгээ цугласан зүүн хязгаар нутгаас эхлэн Монгол орондоо ярмын ээлт нар маддаг. Аавын нутаг Сүхбаатар аймагт би нөхдийнхээ хамт төлөвснөө бүтээж хөгжил дэвшдийг өрнүүлж чадсан. Тийм ээ. Би өглөө бүр сүүгээ өргөн сүссэн залбирдаг ээжийн нутгийг зорин ирэхдээ их бүтээн байгуулалтыг цогцлох дэврэн хүслээр дүүрэн байна. Дорнотчууд минь тосоод дэмжээд хамтраад яваарай. Та нартай хамт би дорнотыг дахин сэргээн. Чадж байсан аймаг чаддаг ард түмэн амархан босноо. Зоригтой өөрчлөе гэвэл зоригт нь зүтгэнэ. Оройн төргөө үзэгчдээ зоригтой цаг мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн дугаараа та бүхэнд хүргэж байна. За өчигдөр Дорнод аймгийн 14-р тойрогт нэр дэвшигч мөх чулууны зоригтод ажлын амжилт хүсгээр улсын хурлын дарга Ардсан намын дарга Зандаа хүүгийн их болд болон улсын хурлын гишүүн Амар Жаргал, их авраг Асаашироо давагдарч нар Дорнод аймагт иргэд сонгогчтой уулзсан юм а. За тэд намынхаа лидер эрхмүүдийн нэг болох улсын хурлын гишүүн Зам тээврийн сайд мөх чулууны зоригтын богино хугацаанд хийж бүтээсэн ажлыг үнэлж цаашдынх нь ажилд амжилт хүсэн түүнийг дэмжихийг уриалсан юм а. Өчигдөр Дорнод аймгийн 14-р тойрогт нэр дэвшигч мөх чулууны зоригтод амжилт хүсгээр Ардсан намын дарга, улсын хурлын дарга Зандаа хүүгийн их болд, улсын хурлын гишүүн Амар Жаргал, их авраг Давагд орж нар Дорнод аймагт газардсан юм а. Тэд нэр дэвшигч мөх чулууны зоригт нь богино хугацаанд ажлыг түргэн шуурхай хийдэг. Зорьсон л ажлаа заавал дуусгадаг нэгэн. Иймээс түүний дорнодыг дахин сэргээх төлөвлөгөөнд төлөвлөгдсөн л энэ ажил хийгдэнэ. Иргэд та бүхэн улсын хурлын гишүүн нэр дэвшигч зоригтод итгэл хүлээлгвэл түүнд чадахгүй зүйл бүтээхгүй ажил гэж байхгүй хэмээн сэтгэгдлээ иргэдтэй хуваалцсан юм а. Сүхбаатар аймгийн хөгжлийн автор гэж хэлж болохоор ийм хүн байгаа. Гэр хорооллын дөнгөж нэр дэвших гэж явж байхдаа 12 онд гэр хорооллын олон айлуудыгаа цэвэр өхрөөс дулааны шугамсуулжинд холбож ирсэн. Одоо түүнээс хойш Сүхбаатар аймгийн төв баруун уртууд танигдахаар өөрчлөгдсөн байна. Яг боломжоор нь харьцуулж үзэх юм бол Сүхбаатар аймаг Дорнод аймгийн Чавлсан хот хоёр бол газар тэнгэр шиг ялгаатай. Энэ их төвлөрөл, дулааны цахилгаан станц, хуучны суур дэдүүцч аль нь ч Сүхбаатар аймагт байгаагүй. Гэтэл тэр хүн ам цөөтөө эдэд ус муу хөгжсөн аймгийг хөгжүүлж засмал замаар холбож одоо Эрдэнэ цагаан бичгтийн боомт баруун уртын засмал зам ажил нь эхэлсэн явж байна. Зөвхөн дотоодын зам биш Монгол улсын бас нэг хөрш урстайгаа холбогдох засмал замыг хүртэл барьж байгуулж байна. Энэ нь бол зүүн бус нутгийн хөгжилд туйлын хэрэгтэй дэд утсын чиглэл байгаа. Ингээд дорнотчууд дэмжиж өгөөрөө Сүхбаатар аймгийн ямар улсныг видео бусад сурвалжлагаас үзээрэй. Үнэхээр одоо зоригт гишүүнийг очихоос өмнөх Сүхбаатар аймаг, очсны дараах Сүхбаатар аймаг хоёр бол хөгжлийн маш том асар том ялгаатай болсон. Хүн ам цөөхөн ч гэсэн мянган айлынхаа орон сууцны төлөвлөгөөг биелүүлсэн байгаа. За өнөөдөр Дорнод аймагт ирээд байж байна. За зоригт ахыгаа дэмжихээр хэллээ. Энэ хүний өөрийнх нь яг нэрэндээ таарсан даачин шаргуй хөдөлмөр зам нэг одоо Дорнод нутгийн маань Чавлсан нутгийн маань одоо бүгд мэдрэх байхаа гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ зоригт болон мөн Ардсан нэр дэвшиж байгаа мөнгөцөгчгээ дэмжээрэй гэж хүсэж байна. Улсын хурлын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшигч мөх чулууны зоригт энэ сарын 12-наас эхлэн тойрогийнхоо иргэд сонгогчтой уулзалт хийж байгаа лээ. За тэрээр энэ удаад Дорнод аймгийн Сэргэлэн 3 загаал чой болсон зэрэг сомдод ажиллалаа. Иргэдийн сэтгэлд Ардсан намаас нэр дэвшигч мөх чулууны зоригтын Дорнодыг дахин сэргээх төлөвлөгөө ихэд нийцж байна. Улсын хурлын 14-р тойрогт нэр дэвшигч мөх чулууны зоригтын Дорнод аймгийн Хүлэнбөр Булгансамдаас эхэлсэн уулзалт Сэргэлэн 3 загаал чой болсон сомдод үргэлжлэлээ. Уулзалтын үеэр чой болсон сумын 3 дугаар агийн иргэн Ариун болд өнгөрсөн 4 жилд манай суманд өөрчлөгдөж шинжлэгдсэн зүйл алга. Бидэнд тойрогтой богино хугацаанд олон ажлыг амжуулдаг. Сүхбаатарыг өөрчилсөн шиг Дорнодыг тэр хэмжээнд хөгжүүлэх, түүнээс ч өндөр түвшинд хүргэх хөгжлийн бослогын удирдагч зоригт гишүүн хэрэгтэй гэсэн юм а. Мэдээч хэрэг болор чулуун гишүүн бол манай нутгийн ууган хүн.
За манай нутгийнхан бас ингээд дэмжиж гаргаж ирсэн байж байгаа. За мөн номтой 2 гишүүнч гэсэн одоо ингээд дэмжлэг аваад ингээд 4 жилийн хугацаанд ажилласан. За энэ хугацаанд яг хуу иргэн үний зүгээс харахад янз бүрийн байдлаар одоо би өөрөө бол дүгнэхэд одоо манай сумын байдал бол яг л 4 жилийн өмнөхөөр ингээд байж байгаа. Малчтын амьдрал орлого яг л 4 жилийн өмнөхөөс тэрнээсээ дорцсон ч гэмээр тийм байдал ажиглагдаж байгаа. Тэгэхээр энэ юу гэлтгээд энэ вөхөр ерөөсөө л уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байна. Сум орон нутагтаа хүрч ажиллаж чадахгүй байна гэдэг нь л баталгаа гэсэн. Улсын их хурлын гишүүн арчилсан нам болдог, аймгийн засаг дарга нь ардын нам болдог, сумын засаг дарга нь арчилсан нам ингээ хоорондоо уялдаж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр одоо юу гэдгийг аймгаараа хотлоороо одоо нэг зүг харж тийм ээ сонголтоо зөв хийж ингэж явах нь зөв юм аа гэж. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэхээр эцсийн үр дүндээ одоо зөрөх төвшин мөрийн хөтөлбөрөд дэвшүүлсэн байна. Мөрийн хөтөлбөртэй нь би бол бас харсан. Тодорхой энэ ажлуудыг ажил хэрэг болгож чадах хүн үүднээс нь за Сүхбаатарын аймаг дээр бас ингээд ажиллаад ажил хэргийнхаа туршлага болгож чадсан ийм одоо бэлэн загварыг Дорн аймагт буулгана гэдэг бол маш зөв юм аа. Тэгэхээр энэ хүнийг багаар нь сонгож аймаг дээр нь гаргаж, суман дээр нь гаргаж, тийм ээ, сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлыг аймагт гаргаж ингэж бид нэр ажиллах хэрэгтэй маа гэж. Цагтаа чой болсон хөгжлөөрөө тэргүүлсэн хот байлаа. Харин одоо хөрш зэрэгэлдээ аймагудаасаа хідэн алхмын хойно байна. Үүнд Дорнод аймгийн одоогийн удирдлагууд буруутай. Дорнодчууд хизээнээсээ ажилсаг хөдөлмөрч ард түмэн. Тиймээс нам улс төр гэж талцалгүй манлайлан удирдах, чиглүүлэн залах, иргэдийнхээ дуу хоолойг сонсдог удирдлагатай болчихвол тэргүүлэгч аймаг болоход ойрхон байна гэж иргэд уулзалт ярьсан юм а. Одоо тэр Сүхбаатар аймагт одоо өнгөрсөн 4 жилд ажилласан одоо энэ байдал юм нь бол үнэхээр одоо аргагүй илүү учраас бид одоо нэгэнт одоо сонгож байгаагийн хувьд нэг хүнийг сонгох учраас ямар ч байсан илүүгийн сонгох учиртай байхаа гэж би өөрөө бол бодож одоо хүний хувьд зоригтын сонгож одоо дэмжихийг хүсэж байгаа маа. Харин Сэргэлэн сумын малчид төр засгаас малчны зээлийн хүүг 3 дахин буулгасанд баяртай байгаагаа илэрхийлж улсын их хурлын гишүүн Зам Тээврийн сайд зоригтыг илгэсэг дотноор хүлээн авсан юм а. Хоёртоо одоо ер нь одоо энэ арчаараас гарч байгаа зориг төвшин бүх хүнээ дэмжиж одоо Монголын ард түмэн одоо манай Дорн аймгийнхэн ер нь ажиллах нь зүйтэй цаашдаа энэ замаа улам дарданч болох нь зүйтэй л гэж үзэж байна да. Ер нь тэгээд жижиг дундуу үйлдвэрлэлээ хөгжүүлэх энэ төр бол одоо хуулийн зөв. Бид хүний бэлэнчилж хүний имийг идэж явах сонирм бишээ. Өөрийнхөө хийж бүтээсэн яма амталж өөрийн нутгийнхаа шим хөрсөнд орохсон имийг идэж явж одоо байх нь зөв. Ардын амьдралыг ард л ойлгоно. Тиймээс бид ардынхаа хүүг сонгоход бэлэн байна гэж Сэргэлэн сумын иргэд нэр дэвшигч мөх чулууны зоригтыг сэтгэл дүүрэн итгэлээр үзсэн юм а. Зоригтой цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За Дорнод аймгийн иргэд сонгогчид улсын хурлын гишүүн Зам Тээврийн сайд мөх чулууны зоригтод ихээхэн итгэл үзүүлж байгаа дургуутсан хэсэг бүлэг хүмүүс түүний нэр төрд халтгаар завдаж байна хэмээн иргэд сонгогчид үзэж байгаа юм. За учир нь нэр дэвшигч мөх чулууны зоригтын сурталчилгааны самбарыг удаадаараа эвдэж сүйтгэсэн тохиолдол гарсан. Энэ хэргийг ахлах ангийн хүүхдэд үйлдсэн болох нь тогтоогдсон юм а. За эдгээр хүүхдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой байсан ч зоригт гишүүн газар дээр нь өөрийн биеэр нөхцөл байдалтай танилцаж эдгээр хүүхдүүдэд эцэг хүний хуваар зөвлөгөө өгч тэдэнд дахин ийм алдаа гарахгүй байхыг хүсээд энэхүү асуудлыг хөндрүүлэлгүй архихыг мэдгдсэн юм а. Иргэд сонгогчид эрх баригчдыг сонгох өдөр ойртох тусам нэр дэвшигч мөх чулууны зоригтын нэр хүндийг унгаах зорилготой оролдлогууд удаадаараа гарч байна. Хуулийн дагуу зөвшөөрөгдсөн газруудад байрлуулсан нэр дэвшигч мөх чулууны зоригтын сурталчилгааны самбарыг эвдэж сүйтгэсэн тохиолдол 3 өдөр дараалан гарсан юм а. Энэхүү сурталчилгааны самбаруудыг урьж хаяг тасдах тохиолдол бол одоо ингээд энэ удаагийнх бол нийлээд 3 дахь нь тохиолдож байна. За ингээд газарт бол унсан байгаа та бүхэн харж байгаа хаа. Арматурын төмрийг нь одоо эвдээд энэхүү сурчлагын хуудсыг бол газарт ингээ хайчихсан байгаа. За яг эдгээр үйлдэлийг бол яг нэгдүгээр багийн ухуулагч нар бол яг газар дээр нүүлэл дээр нь барьж авсан байгаа. За залуучуудыг бол цагдаагийн газарт хүлээлгөө өгсөн. Бид эдгээр залуучуудаас бас тодруулах авсан байгаа. Энэ яг одоо та бүхэнд хүргэе. Энийг одоо ингэж хэлсэн. Үгүй. Тэгж хэлээгүй. Тэд зөвөр санаандгүй л уртч. Санаандгүй гэхээр одоо 2 м 50 санжид үлгсэн тэр самбар дээр гарч доошо дүүжлэгдээд урна гэдэг чинь гарч ураагүй шүү дээ. Зөв чулуугаар л шидэд шидс тэрэн шидэнд гарч энтер бол ураагүй шүү дээ. Тэгээ яагаад урсан? Зүгээр сахилцууд бол тийм 14 самбарыг ингээд ташраар нь 2 м 50 байдаг самбар шүү дээ.
тэрийг чинь хүн зориуд ингэж авирч гарч ураад байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаанаас ямар нэгэн бодлого хүний л явуулга байгаа шүү дээ. Зохисгүй үйлдэл гаргасан хүүхдүүдэд сонгуулийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-аас 8 дахин нэмэгдүүлсэн буюу 1.1-ээс 1.5 сая төгрөгөөр торгох хуулийн заалт байна. Манай хүүг байхад тэрчээсэн. Энэ 300 өчигдөр л тэр самруудыг. Та тэгээд одоо юу бодож байна? Хар замын зөв тавьсан. Юу бодож байна? Юу бодож байна? Өчтөр ярина. Юу байжсэн? Өчтөр шөнө юуны шонгийн хажуудлын хоёр самбар дээр сучлаад байсан байсан. Манай цэжийн гоогт. Энэ гоогт самбарын үн дээр хаацсан байна. Эвдэлсэн үтгсэн гээ. Тэгээд одоо мэдүүлэх дээр ирсэн байна. Тэрний дагуу юу болж байгаа? Одоо энэ ажиллагаан 5-аас 10 Ерөнхийдөө сонгуулийн тухай хуулиуд 77-гийн 15 дугаар зүйлээр зөрчсөн байна. Боломж салбарт байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зураг тууцыг устгаж гэмтэх бохирдуулах гэсэн заалт. Мөн бас 153-ын гэмтрийн шинж бүрэлдэхүүн байна гэсэн талаас нь шалгаж байна. Бусдын эзэл санаатай устгаж гэмтэх. Тэгээ энэ дээр бол хариуцлага нь бол хөдөлмөрийн өсөлтөд доод хэмжээ 6-аас 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцвэр мөнгөнд өнгөөр торгох арга хэмжээ. Өнөөдөр болсон юм уу те? Өчигдөр 2330 минут гэдэг цагтай юм байна. Өчигдөр үү? Тийм, өчигдөр шүү. За бид нар яг уу нэг хүүхэд байгаад хоёр нь тэгээд хоёр нь 14 настай, нэг нь 18-тай. Тэгээ хүүхдүүдийн яриагаар бол тоглож чулуу шидсэн гэж тайлбар мэдээд өгöd байгаа анхны тайлбар. Та нар аав гэж юм те? Аав гэж хоёр ээж нь ах. Яг аавын хүүхдүүд те? Гэхдээ энэ 18-т сайн баяр нь бол хөдөө. Тэгээд цагдаагийнхаа явж байгаа нэг үс юм. Өчигдрийн хувьд тэр хэмбэлээ алтан шагаа юм байна. Баяр нь тэгээд зутаасан. Тэгээд 18-т сайн баяр нь бол араас нь өөрөө ирсэн. За одоо тэгээд энэ чинь нэг хийцэд дуусах уу? Эхний чинь 5 хоног. Тэгээд шаардлагатай гэвэл 14 хоног сонгож. Тэгэхээр заавал шалгаж яах хэрэг байна уу? Өнөөдрийн хувьд бол захиргааны зөрчил гэж энэ 77-гийн 15-аар бол ерөнхийдөө эдгээр нөгөө бохирдуулж гэмтээсний хүлээн зөвшөөрсөн. Тийм болохоор шүүхрөө шүүх. Тэр улстай байж байгаа. Тэгээ наашаа ийм болж инхэр яваад ирлээ л дээ. Тэгээ одоо энэ хүүхдүүдийг яах юм? Яаш итгэл онолох гэж байгаа юм? Яах ч байна нар. Өчтөр шин миний хувьд бол яг юу ажилласан. Өчтөр өдөр бол яг сурчлагын нөгөө хөлбөмбөгийн талбаан дээр байдаг сурчлагын одоо самруудын нүд ам нэр идрийгээд ухцсан юм үйлдэлүүд гарсан. Тэг яг тэрний оройн шөнө бас яг энэ шонгийн хоёр талын энэ самбарыг дуусуулсан. Бид ярьж байгаа нь болсон чинь. Нэг харсан чинь бид энэ хүүхдүүдийн гараа хат ярьж байсан. Одоо нэг болоо. Миний хүүхдүүд дахиж тийм хийхгүй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Тэгээ одоо энэ юм бүх юм зогсооч болохгүй. Энэ жоохон хүүхдүүдийг одоо учраа ойлгохгүй хүүхдүүд. Энэ хүүхдүүд буруу гэж байлээ. Цаана нэг хэдэн болоо юм яагаад вэ? Харин зам тээврийн сайд нэр дэвшигч мөх чулууны зоригт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан зохисгүй үйлдэлийг бага насны хүүхдүүд үйлдсэн учраас эцэг хүний хуваарь тэдэнтэй ярилцаж дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг зөвлөсөн юм а. Одоо тийм байхгүй үстэй мэд үнэ. Янз бүрийн хүмүүсийн үг авахгүй үстэй. Авахгүй тий. Тэр гомдол яасан мөн тэрийг уцаад авч. Уцаад авчихсан бол шалгуур юм тэр зогсно үстэй тий. За өндрүүл хөвцөл адил юм. Хөө бид нар гомдолгүй гэх юм бол асуудал байхгүй шүү дээ. Би гомдолгүй бичээд өгье л да.